хэлний алсын зайн сургалт. Сайн байцгаана уу үзэгчдээ. Хятад хэлний дунд цатны хичээл эхэлж байна. Бид шинэ хичээл эхлэхээс өмнө уламжлалт ёсоор өнгөрсөн хичээлийн агуулгаа тоож тавьтыг. Бид өнгөрсөн хичээлээр че, кайлан, нэйсян, цан гэх мэт үг хэлхийг үтсэн. Мөн че гэвч харин гэсэн утгатай дайвар үгийг мөн үтсэн. Жишээ нь 大家都高高兴兴地去旅游了，他却瘫在病床上. Бүгд баяр хөөртэйгээр аялахаар явцгааж байхад тэр харин эмнэлгийн оронд хэвтэж байв. 现在已经是冬天了，天气却不怎么冷. Одоо хэдийн өвөл болцоход байхад цагаагаар харин тэгтлээ хүүтрэхгүй байна. Дараагийн үг бол кайлан хөгжилтэй цовоо гэсэн утгатай үг байсан. Жишээ нь 性格开朗 цовоо замтай, 特别开朗 онц хөгжилтэй, 开朗的姑娘 цовоо бүсгүй, 笑得开朗 хөгжилтэйгээр инех. Үйлдвэр харуул 他最近比以前开朗多了. Тэр өмнөхөөсөө илүү цовоо болсон. Бид өмнөх хичээлээр нэйсян дотгошоогоо зожиг гэсэн утгатай үгийг үзсэн. Жишээ нь 地道的内向 жинхэнэ дотгошоогоо, 性格内向 дотгошоогоо замтай, 内向的小孩子 дотгошоогоо хүүхэд гэх мэт өгүүлбэрээр харуул 家人说他的性格比过去几年更加内向. Гэрийнхэн түүнийг өмнөх жилүүдээс илүү дотгошоогоо замтай болсон гэцгээв. 他性格文静内向. Тэр намгүм зожиг замтай. Өмнө үтсэн бас нэг үг бол цан, нуух, далдлах, хадгалах гэсэн утгатай байсан. Жишээ нь цанрын хүн нуух, цан чилай нуугдах, цанлаа 1 月 1 сар хадгалах, цан будуу далдлагдахгүй гэх мэт. Тэгвэл хятад хэлэнд дуу гэсэн хаанч мөн ийм утгыг илэрхийлдгийг бид мэдэж авсан. Жишээ нь 你来了，你快藏起来，别让他看见你. Тэр ирчглээ чи биш үү түн битгий харагдаарай. Та бүхэнд ялгааг нь сануулхад дуу нь зайлах, хорогдох гэсэн утгыг давхар илэрхийлж байсан. Харин цан далдхих гэсэн утгыг мөн дангаараа илэрхийлдэг байна. Жишээ нь 车来了，快躲开. Машин ирлээ хурдан холдоорой. 你把我的打火机藏在什么地方了? Чи миний асаагуурыг хаашин далд хийчих вэ? Гэмээр. Харин бид өмнөх хичээлээр ба өгтөрөгийн 3 өөр бүтцийг мэдэж авсан. Эхний бүтц бол ба, дав, жин, зай болоод газар орон заасан үг гэсэн бүтц байсан. Жишээ нь 你把这些桌子和椅子都搬到教室里去吧. Чи эдгээр ширээ сандлыг анги руу зөөгөөд яв. 他把这些书整整齐齐地放在桌子上. Тэр эдгээр номнуудыг эмх цэгцтэйгээр ширээн дээр тавилаа. 你把饺子放进去. Чи баншаа дотгош нь хийчих. Сануулж хэлэхэд гол үйл үгнээсээ шалтгаалж дав, жин, зай нөхөр гишүүний аль нь орох нь хамаарх нь байна. Дараагийн бүтц бол дав болоод чиглэл заасан нөхөр гишүүн байсан. Жишээ нь 来吧，我们一起把车上的行李搬下来. Хүрээд ирдэ хамтдаа машин дээр ачааг зөөцгөөе. 你放心，他不会把朋友的秘密说出去的. Чи зовлтгүй. Тэр найзынхаа нууцыг цааш нь ярихгүй. Ингээд баатай сүүлийн бүтцийг харуул ба, чүн, тусагтуун гэсэн бүтц байсан. Үйлдвэрийн жишээг харуул 常常见面交流可以把陌生人变成好朋友. Байнга уулзаж учраад байвал танихгүй усуд сайн найз болж болно. 他太马虎了，把无饭写成牛饭了. Тэр хитрхи хаанга юм. Үдийн хоол гэхийг үхрийн хоол гэж бичиж. Ингээд бид өнгөрсөн хичээлийн агуулгаа тавьж тавтлаа. Харин одоо шинэ хичээлээ үзье. Хөнгө ачаалтын тэмцээн. Тэр дундаа гүйлт хөл бөмбөг зэрэг тэмцээнд Азийнхан яагаад тогтмол авраг болж болдоггүй юм болоо. Та ер нь энэ талаар бодож үзчихсэн үү? Энэ тухай ярих харилцан яриаг хамтдаа сонирхъя.
我这辈子是看不到中国队冲出亚洲走向世界了。别这么悲观，中国队不是也进过世界杯吗？你说这是不是体质问题呀？我发现亚洲人再怎么锻炼，也比不上欧美人结实。你看人家在球场上跑上1个小时，速度也不会慢，可是咱们就不行了。以前我也以为是体质问题，后来才发现那只是一个方面而已。一支好的球队，既要有好的教练和优秀的球员，又要训练整个队伍的配合，多参加比赛，积累经验。你懂得还挺多的，真是没想到呀。你不知道吧？我参加过咱们学校的女子足球队呢。Үзэгч та бүхэн ерөнхийд нь ойлгосон баха. Харин одоо шинэ үг хэллээс сурцгаая. Эхний үг бол бэйз. Нас би гэсэн утгатай үг байна. Жишээ нь шамбан бэйз. Хүүхэд нас сябан бэйз гэж ялнаас жишээ өгүүлбэр нь 不能白活一辈子，应该多做出点成绩来. Сара хоосон дэмий амьдрах хэрэггүй. Багхан ч гэсэн амжилт гаргах хэрэгтэй. Дараагийн үг бол чун дайрах гэсэн утгатай үг байна. Жишээ нь чун чүүчи дайран гарах, чун фансиан хамгаалтын шугамыг сэтлэх, юан чун замбраагүй дайрах, чун сан дайран бутлах. Жишээ өгүүлбэр нь 车来了，大家不要冲，一个一个上. Хатуу сэрлээ битгий дайраараа нэг нэгээрээ суугаарай. Тэгвэл та бүхэн одоо харилцаанд орсон дараах өгүүлбэрийг биедан орчуулад үзтээ. Орчуулснаа хамтдаа тулгуул. Би энэ насандаа хятадын баг дэлхийд түрэн орж ирж байгааг харсангүй. Дараагийн үг бол жиэшэр бат бүх чанга хатуу гэсэн утгатай үг байна. Жишээ нь та的身体结实 тэр маш чирэг биштэй. 身子应该有多结实呢? Осыг хэр чангалах хэрэгтэй вэ? Бидний мэдэж авах ёстой дараагийн үг бол шүндян сургах бэлтгэх гэсэн утгатай үг байна. Жишээ нь шүндян бан сургах анги, 军事训练 цэргийн сургалт, 业务训练 мэргэжлийн сургалт гэх мэт. Жишээ өгүүлбэрээ орчуулъя. 比赛快开始了，运动员们正在加紧训练. Тэмцээн эхэллээ. Тамирчид сургуультаа яг одоо нэмэх хэрэгтэй. Харин одоо та бүхэн дараах өгүүлбэрийг биетэн орчуулаарай. Орчуулснаа харьцуулъя. Сайн дасгалжуулагчтай шилдэг хөл бөмбөгч гэсэн хамт олонтойгоо нийцэх хэрэгтэй. Ингээд өнөөдрийн хичээлийн сүүлийн үгийг суръя. Энэ бол жилэй хоримтлуулах, хоримтлах гэсэн утгатай үг байна. Жишээ нь жилэй зэжин хөрөнгө хоримтлуулах, жилэй жиньян туршлага хоримтлуулах, 多年积累 олон жилийн хоримтлал, жилэй жишээ мэдлэг хоримтлуулах гэх мэт. Өгүүлбэрийг нь харвал 在工作中他积累了丰富的经验. Ажлын явцад тэр баялаг туршлага хоримтлуулсан. Харин одоо өнөөдрийн хичээлийн хэллэг болон бүтцийг суръя. Энэ бол 以前后来以后гэсэн дараасан үйл явдлыг өгүүлдэг холбоос байна. Жишээ нь 以前我以为中国人都喜欢京剧，来中国以后才发现并不是这样. Би хятадд ирэхээс өмнө хятад хүн бүрийг Бээжин дээр дуртай гэж боддог байлаа. Хятадд ирснийхаа дараа огт тийм биш гэдгийг мэдсэн. 以前我不太清楚是怎么回事，听他说了以后我才明白. Би өмнө юу болсныг тодорхой мэдэхгүй байсан. Түүнээс сонссны дараа л ойлгосон. Харин одоо харилцан ярианы дараах өгүүлбэрийг биедан орчуулаарай. Та бүхэн оновчтой зөв орчуулсан байхаа. Би өмнө ч гэсэн биеийн байдлаас болж байгаа гэж бодож байсан бол хожим нь тэр нь зөвхөн нэг л тал болохыг нь ойлгосон. Одоо дараагийн хэллэгээ үзье. Энэ бол би бушан, ган бушан гэдэг хэллэг ба аливаа зүйлийг харьцуулахааргүй гэсэн санааг илэрхийлдэг. Жишээ нь 对他来说
什么都比不上咖啡。Тэрний хойд юу ч咖啡тай харьцуулшгүй。我怎么努力都赶不上他。难道我真的没有他的聪明吗？Би яаж ч хичээгээ түүнд хүрдэггүй. Тиймээс би түүнээс ухаантай биш юм болов уу? Тэгвэл одоо үзэгч та бүхэн дараах өгүүлбэрийг орчуулад үзтээ. Ингээд орчуулснаа хамтдаа харъя. Энэ биеийн байдалтай холбоотой юу? Миний ажигласнаар Азийн яаж хичээгээд Европ, Америкийнхнийг гүйцэхгүй юм байна. Үзэгчдээ бид шинэ үг хэллэгээ үзэж дуслаа. Одоо та бүхэн бичлэгээ дахин нэг үзээрэй. 我这辈子是看不到中国队冲出亚洲走向世界了。别这么悲观，中国队不是也进过世界杯吗？你说这是不是体质问题呀？我发现亚洲人再怎么锻炼，也比不上欧美人结实。你看人家在球场上跑上1个小时，速度也不会慢，可是咱们就不行了。以前我也以为是体质问题，后来才发现那只是一个方面而已。一支好的球队，既要有好的教练和优秀的球员，又要训练整个队伍的配合，多参加比赛，积累经验。你懂得还挺多的，真是没想到呀。你不知道吧？我参加过咱们学校的女子足球队呢。Та бүхэн бичлэгээ ихэнх нь ойлгосон баха. Ингээд хамтдаа үйлдвэрээр нь орчуулъя. 我这辈子是看不到中国队冲出亚洲走向世界了。Би энэ наснда Хятадын баг дэлхийд түрэн орж ирж байгааг харсангүй. 别这么悲观，中国队不是也进过世界杯吗？ Ийм готрон байж болохгүй. Хятадын баг дэлхийн цомд орж байсан шүү дээ. 你说这是不是体质问题呀？我发现亚洲人再怎么锻炼，也比不上欧美人结实。你看人家在球场上跑上1个小时，速度也不会慢，可是咱们就不行了。 Энэ биеийн байдалтай холбоотой юм болов уу? Миний ажигласнаар Азийн яаж хичээгээд Европ, Америкийнхнийг гүйцэхгүй юм. Харалта бусдын талбай дээр хурдтай гүйдэг байхад манайхан л болохгүй юм. 以前我也以为是体质问题，后来才发现那只是一个方面而已。一支好的球队，既要有好的教练和优秀的球员，又要训练整个队伍的配合，多参加比赛，积累经验。 Би өмнө ч гэсэн биеийн байдлаас болж байгаа гэж бодож байсан бол хажим нь тэр нь зөвхөн нэг тал болохыг нь ойлгосон. Сайн баг бол сайн дасгалжуулагчтай, шилдэг хөл бөмбөгчин, мөн баг хамт олонтойгоо зохистой нийцэж тэмцээн уралдаанд орж туршлага хуримтлуулах хэрэгтэй байдаг. 你懂得还挺多的，真是没想到呀。 Чи их юм мэдх юм аа. Үнэхээр тийм гэж сонсонгүй шүү. 你不知道吧？我参加过咱们学校的女子足球队呢。 Би сургуулийнхаа эмэгтэй хөлбөмбөгийн багт орж ирснийг чи мэдээг юм уу? Үзэгчдээ бид өнөөдрийнхээ үзсэн шинэ үг хэлгээ баттган дасгал ажиллая. Та бүхэн дараах өгүүлбэрүүдэд тохирох ханзыг нь нөхөөрэй. 普通人突然来了一辆计程车，这把椅子横。这些卡片是他常年的宝贵材料。 从现在开始，我们要按计划进行。Хараад та бүхэн өгсөн үгэд тааруулан өгүүлбэр орчуулаарай. 火筒里突然冲来了一辆计程车。Хутан гудамнаас гинт нэг дугуй дайран гарч ирв. 这把椅子很结实。 Энэ сандал их бүх юм. 这些卡片是他常年积累的宝贵材料. Эдгээр карт бол түүний олон жилийн үн цэн бүхий эд зүйл. 从现在开始，我们要按计划进行训练. Одооноос эхлэн төлөвлөгөөний дагуу сургалтаа хэрэгжүүлье. Харин одоо сонсох дасгал ажиллая. Та бүхэн харилцан яриаг сонсоод дараах асуултанд хариулаарай. 嗨，看什么书呢？我正在看餐桌文化。以前我想，不就是吃饭吗？
看了以后才发现，原来这里面学问大着呢。确实如此。中国和美国文化不同，反映在餐桌上也自然不同。不过，你怎么关心起这个来了呢？上周，我参加了一位中国朋友的婚礼。宴会上，凉菜、热菜和汤都上来了，但是一直不给我们上饭。我正要找服务员，旁边的朋友告诉我，最后才上饭。在中国，真的是这样的吗？是的，中餐上菜的顺序一般是先冷后热，先咸后甜，先酒后菜，先菜后饭。是吗？我觉得美国在这方面赶不上中国。美国是以快餐为主，快餐样式肯定比不上正餐讲究，味道也比不上正餐可口。Асуултад орчуулан хариулгадаг өгүүлбэрээ харъя. Марк 正在看哪方面的书? Марк одоо ямар ном уншиж байгаа вэ гэсэн асуултанд我正在看餐桌文化. Би одоо ширээний соёл гэсэн ном уншиж байна гэсэн өгүүлбэр таарч байна. 在宴会上 Марк 注意到什么? Хүлээн авалтын үеэр Марк юуг анзаарсан бэ гэсэн асуултанд 宴会上凉菜、热菜和糖都上来了，但是一直不给我们上饭. Хүлээн авалтын үеэр хүйтэн зууш, халуун зууш ирсэн боловч хоол нь огт ирэхгүй байсан. Гэснээс харахад хоолны дарааллыг анзаарч. Харин сүүлийн асуулт болох 快餐跟正餐有什么不同? Түргэн хоол болон жирийн хоол юугаар ялгаатай вэ гэсэн асуултанд 美国是以快餐为主，快餐样式肯定比不上正餐研究，味道也比不上正餐可口. Америк бол түргэн хоолыг голчилдог. Түргэн хоолны янз байдал нь жирийн хоолныхтай харьцуулшгүй. Амтанд жирийн хоолыг үүсэхгүй гэсэн өгүүлбэр таарч байна. Одоо өгүүлбэрийг харж орчуулъя. 看什么书呢? Хөөх, ямар ном уншиж байгаа юм бэ? 我正在看餐桌文化。以前我想，不就是吃饭吗？看了以后才发现，原来这里面学问大着呢。 Би ширээний соёл гэдэг ном уншиж байна. Би өмнө нь итгэж боддог байсан бол үүнийг уншсны дараа түүнд их олон сурах зүйл байгааг мэдэж авлаа. 确实如此。中国和美国文化不同，反映在餐桌上也自然不同。不过，你怎么关心起这个来了呢？ Энэ ч үнэн шүү. Хятад болон Америкийн соёл өөр, хоолны ширээн дээр заяндаа ялгагддаг. Гэтэ чи яаж үүнийг анхаарах болов? 上周，我参加了一位中国朋友的婚礼。宴会上，凉菜、热菜和汤都上来了，但是一直不给我们上饭。我正要找服务员，旁边的朋友告诉我，最后才上饭。在中国，真的是这样的吗？ Өнгөрсөн 7 хоногт би Хятад найзынхаа хурманд оролцсон юм. Хүлээн авалтын үеэр хүйтэн зууш, халуун зууш ирсэн боловч хоол нь огт ирэхгүй байсан. Би үйлчлэгчийг дуудах гэхэд дэргэд маань байсан найз
хамгийн сүүлд хоол нь ирдэг гэж хэлсэн юм. Хятадд үнэхээр тэнгид юм уу? 是的，中餐上菜的顺序一般是先冷后热，先咸后甜，先酒后菜，先菜后饭。 Тийм ээ. Хятад хоолны дараалал ихэнхдээ эхлээд хүйтэн, дараа нь халуун, эхлээд давслаг, дараа нь чихэрлэг, эхлээд арх, дараа нь хоол, эхлээд зууш, дараа нь хоол гэсэн дараалалтай байдаг. 是吗？我觉得美国在这方面赶不上中国。美国是以快餐为主，快餐样式肯定比不上正餐讲究，味道也比不上正餐可口。 Тийм шүү. Миний хараа Америкчууд энэ тал дээр гүйцэхгүй юм байна. Америк бол түргэн хоолыг голчилдог. Түргэн хоолны янз байдал нь жирийн хоолныхоос харьцуулшгүй. Амтан ч жирийн хоолыг гүйцэхгүй. Үзэгчдээ сая бид сонсох дасгал ажиллалаа. Харин одоо унших дасгал ажиллая. Та бүхэн дараах харилцан яриаг уншаад зөв өгүүлбэрийг олоорой. 你要加水吗？借我一下。你要加水做什么？节日上不是得贴照片吗？你没有电子盘的照片吗？直接放在简历上打印出来就行了。女的是什么意思？胶水用完了，照片可以打印，简历信息不完整，照片大小可以调整。 зөв хариулт нь үнэхээр бий юм. Өөрөөр хэлбэл 照片可以打印 гэсэн хариулт байх нэ. Одоо харилцан яриагаа орчуулъя. 你要加水吗？借我用一下. Чамд шингэн цав байна уу? Байвал өгөөч. 你要浇水做什么? Чи цавгаар яах гээвэ? 简历上不是得贴照片吗? Товч намтар дээр зураг нах хэрэгтэй гэжтэй. 你没有电子盘的照片吗？ 直接放在简历上打印出来就行了. Чамд компьютерт байхгүй юм уу? Шууд товч намтар дээр наагаад хэвлэхэд болчихсон шүү дээ. 女的是什么意思? Эмэгтэй юу гэж хэлсэн бэ? 胶水用完了. Цавн дуусчихсан. 照片可以打印. Зураг хэвлэж болно. 简历信息不完整. Товч намтрын мэдээлэл бүрэн бус. 照片大小可以调整. Зургийн том багыг тохируулж болно. Та бүхэн амархан орчилсан байхаа. Өдөртөө манай өнөөдрийн хичээл үгээр өндөрлөж байна. Бид өнөөдөр бэйз, чун, шунлиан, жилэй гэх мэт үг хэлхийг үзлээ. Харин дараагийн хичээлээр зунчун, вангфан, яомин, бикхай, ёо гэх мэт үг хэлхийг үзэх болно. Дараагийн хичээл хүртэл түр баяртай үзэгчтэй. Зэшин. Яасан бацгаана? Надад нэг удаа урт хурц явах гинтэй ажил гарсан юм. Гэтэл тэнд очиод хэл ба. Юу ч ялахгүй. Тийм болов. Төө бодлоо. Ажигтаач юу чадаагүй бодтоо. Бажаа. Харин би тэр нэг явдлаас хойш хятад хэлийг сурах гэж хамгийн сайн сургалттай сургалтын төвийг хайсан. Мэдээж күнж боловсролын Дэлхийн боловсролыг иргэдээс хятад хэлний бүх шатны ангиудаа шинэ эсэлт авч ихэнтэй. Анхан дунд, агсан дунд. Үнэхээр HSK 456 болон ганцаарчилсан сургалтандаа эсэлт авч байна. Сургалтын төлбөр 220 мянган төгрөг. Бүртгэл 2017 оны 8 сарын 30-нд. Эй хаа. Ни замая. Амжилт хүсье.